Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар чинь Монгол Улсын яамд аймгийн нийслэлийн засаг дарга түүний ажилтнууд, мөн удаагийн төлхүүд, түүний ажилтнууд, төрийн болон орон нутгийн өмчит, аж ахуй нэгжүүд, түүний дарга нар энэ бүх зүйлс ерөөсө дарга нарыг л хяндаг байгууллага байхгүй. Тэр дарга нарыг хянах замаар одоо энэ төрийн үйл ажиллагаанд шударга ёсыг бэхжүүлэх, одоо хууль тогтоомжийг хэрэгжүүлэх энэ бүх ажлуудыг хийсний үр дүнд одоо засгийн газрын үйл ажиллагаа сайжирна гэсэн ийм л зорилгын дагуу энэ одоо газар байгуулагдсан. Тэгэхээр одоо ерөнхий сайд болон таны ярьж байгаа зүйл бол тэр нөгөө нэг ард иргэдийн аж ахуй нэгжүүдийн ясыг ангинуулдаг байсан мэргэжлийн хяналтыг байгуулах тухай асуудал яриад байна л да. Тэгээ энэ одоо буцаад байгуулагдаж байгаа юм байна. Тэгэхээр танд нэг зүйлийг бас ингэж хэлэхэд ингээд хүнд зориулж яам байгуулдаг, хороо байгуулдаг, хороо хариуцсан сайд бий болгодог. Тэгээд хүнд зориулж тэр дотор засгийн газрын бүтцийг нааш цааш нь болгодог ийм зүйл байдаг. 2024 оны 7 сарын 9-ний 1 цагийн үед одоо хөгжлийн бүссэн хөгжлийн хороо гэдэг зүйлийг уул нь амар сайхан сайд өөрөө би саналаа татлаа гэж хэлээд хулгаас хуулийн хулгай гэсэн байхгүй. Тэгэхээр тэр бүссэн хөгжлийн хороо бол яг таны доор байх хэрэгтэй байхгүй учраас сайд бай. Бүссэн хөгжлийн хорооч. Энэгээ тийш үнсний хороо. Тэрнийгээ авалтаа. Тэрний оронд тэгэл тэр засгийн газар дээр анханасаа засгийн газрын хоорондын яамт хоорондын уялдааг хангадаг, хяналт шалгалтыг хийдэг. Тэр одоо газрыг ийшээ ингээд өөртөө зөрүүлж авах гэж тэр бүх бугийг чи өөртөө авч яадаг байна. Тэгээд тийшээ шилжүүлнэ гэдэг чинь нэг газар болгож авч байгаа бүгдийн нөгөө нэг ардсан намынхны нөгөө танаа намын баг уралдаар хэлэгдсэн ардсан намын бүх хяналт шалгалтыг авч байгаа бүгдийг бодоо болголоо. Одоо бид нар баларлаа гэж та нар ярьсан байл шүү дээ. Тэгээд тэр хүмүүсийг бүгдийг халж явах юм байна л да. Бямцгтын доор байсан чи хална л да. Гэхдээ бямцгтын тэр бол орон нутагт байгаа тэр хулгай мулгай хийдэг, аатагаа шалгалдаг тэр бүх хүмүүсээ хамгаална. Аюулгал авсан хүмүүс, ногоо автобусны хэрэгт оролцсон хүмүүс энд орж ирсэн сууж. 100 сая төгрөгийн аюулгал авч байгаа 30-ын яг гардан баригдсан нөхөр Дулааны цахилгаан станцын 3 дугаар цахилгаан станцын дарга хийж байгаад одоо хүртэл шоронд явахгүй байжгаад дэлбэлээ хийчихсэн шүү дээ. Та нар яагаад ингэ хулгайч нартайгаа дэмждэг юм бэ? Энэ хулгайч нартай чинь дэмжих гэж тэр дарга нартаа дэмжих гэж энэ хяналт хэрэгжүүлэх газрыг чинь байгуулсан байхгүй юу? Тэгээ ингээл хүн зориулж шилжүүлдэг юм байж ерөөсөө болохгүй. Энэ дээр бол би эсэргүүцэж байна. За үгэлжлээ. За. Сүүдгээ байнга орон даа гэж дэг зөксдөг явж. Ерхий сайд зандаа шадар хариулъя. За энэ нэгдүгээрт мэргэжлийн хяналт сэргэж байгаа юм байхгүй. Ард иргэд тэгээ шаардж байгаа асуудал үүсэж байгааг хэлсэн. 3 дугаар цахилгаан станцын даргаыг одоо ажил аваад эхний өдрөө бид нар онцгой дэглэм тогтоож 3 дугаар цахилгаан станцын даргаыг ажлаас чөлөөтэй онцгой дэглэм тогтоож бүрэн эхлүүлж томилсон. Шаранд явуулахыг 5 таар мэддэг юм аа. Хуулийн хэлтийн байгууллаганд шалгаж тогтоож шалгалтын ажил явж байгаа. Ер нь бол байнгын хорог бас шүүх хурал болгож болохгүй. Мэдээж буруутай бол холбогдох газар шийдээ явна. Ажлаас нь чөлөөсөн байгаа гэдэг бид энд хэлэх гэсэн тийм. За бэмцэгтэй үзүүлж байгаа. За бэмцэгт засгийн газар хэрэглэх газрын дарга. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх ерөнхий газрын чиг үүрэг үндсэндээ одоо хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасны дагуу салж байгаа. Хууль тогтоомжийн биелэлт, засгийн газрын шийдвэрийн биелэлт, тогтоолын биелэлтийг хуучин засгийн газрын хэрэглэх газар дээр бас хяналт тавьж үр дүнгийн тооцож шалгалтын үйл ажиллагаа явагддаг байсан. Одоо яг энэ лугаа салаад засгийн газрын хэрэглэх газар энэ чиг үүрэг нэрж байгаа. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль заасны дагуу хөгжлийн бодлогын бичиг баримтууд засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр жилийн хөгжлийн үндсэн төлөвлөгөө Монгол улсын төсвийн гүйцэтгэл гэдэг одоо энэ олон улсын хурлаар баталдаг бодлогын бичиг баримтуудын хэрэгжилтэн дээр хяналт тавьж үнэлгээ хийх ажлыг хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулинд анханасаа эдийн засгийн хөгжлийн яам хариуцж хянана гэж заасан байсан. Үүний дагуу одоо үндсэндээ хяналт хэрэгжүүлэх ерөнхий газар руу энэ хөгжлийн бодлогын бичиг баримтад хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажил нь одоо тийш шилжиж байгаа юм аа. Ингэж одоо хоёр багж байгаа. Тэгээд үндсэн агентлаг бол эдийн засгийн хөгжлийн яам